За энэ бол хэн алсан бэ гэдэг дээр бол би өөрийн бодолтой. Монгол Ардын нам 1937 оны 10 сарын 2-нд онцгой бүрэн эрхэт комисс гэдгийг байгуулаад тэгээ тэргээр чинь энэ олон хүнийг алсан шүү дээ. Тэр байгаа тэмдэглэж 82 оны 10 сарын 2-нд төмөр очрыг алсан. Тэр байгаа тэмдэглэж 98 оны 10 сарын 2-нд зоргийг алсан. Бид нэр тэр үедэр алагдсан хүн ер нь энэ хэдээр дуусахгүй шүү дээ тэр чинь. Ая таарвал мянгаараа юм уу хэдэн зуугаараа байж байгаа тий. Тийм учраас эзэн үл тодорхой зүйл шүү дээ тэгээд. Одоо нөгөө тэр үед арчлалынхан саад болоод байна гэсэн бол одоо энэ хэргийг илрүүлэхэд Монгол Ардын намынхан саад болж байгаа. Энэ нам улс төрийн тавцангаас одоо бүрэн зайлсан цагт энэ үлийг гардан үйлдсэн нөгөөт нам зайлсан үед түүх зэ нэг цагт энэ явдлын үннийг гаргаж ирнэ. Би тэрэнд итгэл төгс байгаа.